газар дэлхий хүн ардын тархинаас яаж арч вэ? Ихнэр оныг эзэлж чадаагүй батлаа. Тэнгэрт нисэх бүргэдэд газрын их хятаархан шээс алдахтай адил босов. Версийн түүхэнд Неруныг ясан цаг байх болон би энийг өөрийн хар толгоогоор хариуцсан. Чи 3 хоног харанхуй мойтон хүнд хэвт. Харин аваа Велсийн хаан чи миний зарилгаар Нероны бич өсгтэй бүх хүнийг толгой дараадан устгах. Энэ чамд таалагдах байх. Атавай. Накамутавай. Гарга чаваа. Адууч. Тэр мөн бай. Барайда. Явна. Чемогаdir. Хай! Чемо! Могаdir. Хай! Чемогаdir. Могаж! Тэнийг харав. Ха! Чимоин ухгүй ахвэтэй. Харвач.
Харваач, дахиад харваач. Гүйтчээд байж байгаагээ. Тэхгүй яах юм? Олохгүй яах юм уу? Тэр бичиг юу гэж байна? Тэр юу гэж байгаа юм? Вэлсийн хаан 3 түмэн иргэн сая шахан мордыг олзлоо. Модон шаниугийн үеэс улбаад төрийн босоо бичгээр үйлдсэн их нэрүүн аймагуудын түүхийг шатаав. Бичиг үсгтэй бүхний толгой дараалан хэрэгв. Энэхүү бичээсийг хожмын үрс тайлан уншиж байх болтугай. Их нэрүүн аймгийн төрийн сайд Силийн 429 он мөнхөр. Эх нутгийн хаан шороо шиг нандин авч явах элгэн дотн юм гэж хүнд хэрэг байдаг бол эгэл жирийн мөрдлөө хэмжиж болшгүй үнэтэй эрдэнэт бичиг үсэг гэгэн соёл минь билээ. Өвөг дээдс маань нутаг голомт хоёр тогоон цуг өвлөж хадгалж яваарай гэж эрхэмлэн үлдээсэн. Эдгээрс хин жаварт хөрхийг үздэггүй зүрхнийхэн илчийг шингээсэн болохоор үргэлж дүрлзэж байдгийг. Нутаг усаа аварч эрх чөлөөтэй байхын нууцлсан захиагаан хад чулуунд хүртэл шивнэн цогцлоож нулимс цус хөлсөөрөн нандигнан бичиж сутгасан өнөртний өвөг буурал дээдсийн маань өрлөх хойч үедэн үлдээсэн гэрээс захиаг өвөрлөн хадгалсан бичиг соёл маань өнөөдөр өндөр уулын цээжин дээрээс бидэнд түүх өгүүлнэ. Өнгөрсөн өнөө ирээдүй 3 цагийг холбож өрнөх галын 3 дөл дээшээ цоролцож байдаг нь өгөөмөр дэлгэр нутагтан Монгол түмэн эзэн байж өөдөлж үрд мандахыг илтгэн байдаг өн мөнхийн ариун дээд босоо бичиг минь үү.